За сайн одоо нэг цагийн бичлэгнэ. За одоо ярих юм. За өнөөдрийн том үеийг байгаа. Том үеийг танилцуулах. Одоо яг нэг хата. Тайдны тэмдэглэл авчихны хата би тайд 1 минут харуул. Үгүй маш үү. Үгүй маш дээ. Тад нэг. Одоо зураг зурна надад битүү. За энэ хоёр цаас уу. Эй хоёр цаас уу. Сөрхөн зан савдах юу? Би надаа өгөөд чи. Яа. Зээ. Табай. Challenge. Да. Зураг challenge. За одоо зураг зурна хоёулаа. Одоо зураг зурна. За би энэ зурнаа. Би YouTube нь олсон. За би бол мангасан чи өөрөө юу зурх юм бэ? Би үгүй маа цаадаа. За. Хоол идчих үед шүтлэг усвал би мангас боосын зурна. Харин эсэргээр нөгөө одоо нөгөө хүчлэг юм уснууд аваад байдаг штэ. Даад хоёулаа гогоо утсан. Хүчил шүлтийн тэмцүүлэг ярьж байхдаа хүчлэг ус юм бол онцгой шүү. Та хүчил шүлтийг хараад уурчгаарай гэж ярьжсэн. Тэгвэл энэ эсэргээр нэг юм ширээн дээр нэг байж хаад хоолтой хамтаад одоо хоол идэж байхдаа бол уурчхад бол нөгөө хоол ингэж боловсруулахад тийм бол хоолны шинжилгээг хийгээд харин зүгээр байдаг. Ямар суух байх вэ? Бусад хоолтой зарсан өдөр дуух үедээ дийлэнх шиг за нэг акустик гэж суучдаг таамагтай хэлжсэн тийм би акустик хамгийн зөвлөн хамгийн альтайхан ус юм байна гэдэг тийм. За тэгвэл ингээд усмаа нэгдээ шүтлэг чанартай байвал сайн байх нь. Гэхдээ хэд шүтлэг биш шүү. За хэд шүтлэг биш нэг 7.5 орчимтой шүтлэг ус байвал сайн байх нь. Нэгдүгээрт нь. За тэгвэл бас тэр нэг хүчлэг ус гэж гардаг байх нь шүү дээ. Би ашиглаад дүүхтэй багтааш хүчлэг чанартай уснууд бол харагдчихдаг. Энийг бол хоол ундаж байхдаа уурчуулаад хүмүүс жишээлбэл нэг ингэж ярьдаг. Махыг одоо гацсанда махицны дараа сайн одоо уурчуулах сайхан шингэдэг гэж. Яг үнэндээ би дахиад таны хүчлэг чанарыг ашиглаад байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө хүчлэг чанарыг дэмжиж өгч байгаа. Тэгвэл цаавал тэр гацсанд байгаа тийм бас сайхан чигчтэй. За би өгөөний бичлэгийг өгөн хийхгүй бай гэж бодсон. Гэхдээ сая би тэр балжмаа гэх бүсгүй лайв үзлээ. Тэгсэн чи өөрөө энэ заарахын балтоныг өмсөөл бахархалтай лайв хийж. Энийг болчихлоо одоо найз тэгээд харуул. Би бодоо. За найз маань ийм юм.